핸드폰에 제가 모델을 공동 들어주겠어요. 자, 오늘들만 공동 들어주시고, 왜? 자, 이후에. 이후에. 오늘들만 이제 작전이 자, 뭐를 발생시켜주세요? 이게 뭔가를 올게. 자, 오늘들만 지치지, 거의 도시기 인지할 공군 들어주시고, 오늘도 와서 긴 익은 거는 맛있고 어떤 거가 있다. За энэ талаар ихлэ төмөрөө мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ зайцны талаар энэ хам болцсон талаар ямар мэдээлэлтэй байх вэ? Талаар би даалгавар өгчмаар тийм ээ. За мэдээлэл ихлэ хүүхэд болон багийнхандаа нэг чухал гэсэн ганц өгүүлбэртэй шашаад байна. Thank you.
За чухал гэсэн нэг мэдээлэл уншаарай башин заавартай болсноо. Сая чухал ерөөсөө нэг гэсэн мэдээлэл. Болж игэл бусдаар давцуулж тэрнээс өөр мэдээлэл сольж болно тийм ээ. За тийм учраас бид их сайн сонсон. Нэг хэлбэрээр тусаар бүгдээрээ нэг хэлбэрээр тусаараа. За явъя. Хэн ч яах вэ? Манай ах нэгдүгээр баг тэгээд хам барагцааны нэг хачаалтын мэдээлэл нь болохоор генесийн номонд 5 кг бүрдэл ургасан хам барагцаатай байсныг тэмдэглэсэн байдаг. Оо за. Зайцны мэдээлэл. Харин зайцны хатгаараа зайц үйлдвэрлэх технологи гээд сайн сонсож. Чанар хямын төрөл учраас махан ядасны дараа халуун эсрэг хөрсөн гиснээс мах байх ёстой. Яах ёстой гинэ? Чанар хямны төрөл учраас махан няцалсны дараа гэж байна. Өөр жижигдээд яцсан үг юм шүү. Няцалсны дараа халуун эсвэл хөргсөн гисгээс мах байстай гэж байна. За нэгдүгээр багийн мэдээллийг давтуулах болов тийм ээ. Амнасны сатуу мэдээлэл генесийн ном бичсэн байж тээ тийм ээ. За харин таваас ярилцлаа гараад хэлсэн. Өвлийн шууд дан харин 1.5-аас 2 сарын дотор хаамар зэрэг. за Тэгээд гэрцэг урмал гэж. Гэрцэг. За гэрэл шаарддаг урмал байна тийм ээ хам борцоо. За зайцны мэдээлэл эднэд байхгүй. Хоёрдугаар зайцны мэдээлэл болжээ. За баярлалаа. За хоёроо. манай бодлого хам борцоос өнгөө жимсэн минут мөс Чанга төвс байдаг юм. Зибтмэн зүүнгээр хам борцоод 15-аас 76 мг бий. Миллиграмм ба бичил элементүүдэд баялаг ялангуяа кофе маш их 300 агуулгдсан мөн өөсгийн зэгтэг байсан байгаас гадна цусны даалбарлах судасыг хангаас өөхөн хойсдог айлгаж цусны эргэлт сайжруулдаг үслийг эсрэг тэмцдэг. За яг эрүүл мэндийн талаас мэдээ баг юм даа тийм ээ юу гэж бодсон. За зайцны мэдээс авахгүй. Зайцны мэдээ баг. За бүр тарихна. Дөрөвдүгээр багийн бүгдээр зөв авраа гараалтаа байна. Ахаамах зайц нь ахаамах их ордог. Тэгээд орцсон болохоор ахаа үхрийн мах өөрөө давуу хамт амтлагч нийтрийн хадгалах хугацаа 3-7 хоног хадгалдаг. За гэдэг юм. Аннаас нь болохоор аннаас нь бултанд ордог. Яг нэг тийм. Аннаас нь бултанд ордог. Одоо нь тэр бултан олон ургамал бултан 1-ээс 1.5 метр өндөртэй. Навчнуудын дунд хэвсийг нь аннаас гинэ. За энэ дээр нэг асууя. Аннаас боёо хам борчтой хаанаас юунаас авах гэж байна? Ер нь хаана
болох ургамал ба түүний жимс нь энэхүү ургамал нь Парагвай болон Бразилийн өмнөд хэсгээс гаралтай байна. За зүгтэй. За хизээдээ тийм ээ. За дараагийн. Манай багийн хамаач ийм мэдээлэл цуглуулж ирсэн. За тэгэхээр аннаасны тухай болохоор гидэс гүйлхээс сэргийлэн шинэхэн хам болох зай тайлснаас хэд хэд хэрчээ түүхийгээр нийтэж болно. Өдөрт буруудаа 50 г-ээр гидэс гүйлгэх зөвөр үгүй болно гэж утсан. Тэгээ зайлсны талаар болохоор олон хүн зайлс хям гэх мэт бүтээгдэхүүн дуртай байдаг. Гэвч энэ бүтээгдэхүүн химээ олон төрлийн бодис агуулдаг гэдгийг хүн бүр сайн мэдгүй. Тэгээд агцсан маах болон загас зэрэг нь карцерог хамгийн их агуулдаг байна. Зайлсны төрлийн бүтээгдэхүүний 80% нь холилдсон гентэй давс хэрэгэлдэг аж. За тэгвэл зайлсмөр яа гэж юм. Маш олон үеийн бас бодсон химийн бодсон. Тэгээд зөвхөн телефон шиг тийм ээ. Тэгээд бид нар бас байнга өдөртөө тэрийг бас хэрэглэх ямар байна. Бидний энэ муугар нөлөөлөх юм шүү гэж бас анхаарч байна тийм ээ. За Манай баг ярьж ирж байгаад энэ мэдээллүүдээ сонгосон. Тэгээ хамгийн гол чухал мэдээлэл нь гэхээр энэ эмчилгээний ач холбогдлыг сонгосон. За тэгээд энэ махан бүтээгдэхүүнийг зөв зохистой шингээх чухал үүрэгтэйгээс гадна өрөвслийн эсрэг хаван болох үйлчлэгээтэй бас түүнчлэн цэр хохлоо үйлчлэгээтэй учраас мөгөөрсөн хоолойн өвчнүүд уушигны хатгалгааны үед хэрэглэх нь аж тусаа өгдөг гэсэн мэдээлэл сонгосон. за амжилтын мэдээлэл тийм ээ. Яг гэж байна. Хүний хаван бол тийм ээ хавуучур хавгаа болыг бас яа чи хохлох зорилготой байна. Тэгэхээр хавууч танаас бид нар маш их хийх болов гэдэг тийм ээ. Тэгээд зайцны мэдээлэлээс бол бид нар мэдгээр зайц нь хүний биений ходоод гизэн муу байдаг гэдэг. За ходоод гизэн биений гэж муу байдаг юм. Яагаад ходоод гизэн муу байна? Тэгээд за энэ зөвхөн миний гэдэг өнгөн зураг гэдэг нь хэлж байгаа тийм ээ. За бидний талаар хаана мэдээлэл багшаас нь авсан мэдээлэл багцчихжээ. За багшаас мэдээлэл гэдэг нь авчихъя. За багцаа. Тийм ээ. Хаана багцаа юу мэдээлэл гэдэг нь анаа гэсэн. За багцаа халуун орнд ордог идэж болох ургамал ба түүний жимс юм. Энэ ургамал Парагвай болон Бразилийн үндэстгээс гаралтай маа гэсэн дөрөвдүгээр баг уншигдсан байна. Тийм ээ. За тэгэхээр жижигхэн ботонд ордог. Энэ эхний тэр дөрөв болохоор тарифын талбай байгаа. Тарифын талбай нь ийм. За тэгээд яг дараагийн дөрөв болохоор юу вэ? За энэ яг ургад гүцээд эрмэггээд ийм урт иштэй. Тэгээд тэр халуун орны ургамал байж тааштай тийм ээ. За цааш нь. За наас энэ бас яг сайн нэг зуртал баг дээр ерөнхийдөө үндсэндээ гарч ирлээ. Хам болцоод ирсэн хүний бие чанартай кальц, магний А, С, Е аминдын ирж байцаа баялаг бүтээгдэхүүн. Маш олон төрлийн юу байдаг юм бэ? Баялаг юугаар баялаг? Аминд юм уу витаминыг баялаг. За, юу сайжруулдаг гэж байна? Сайжруулдаг. Эсрэг хүчнийтэй гэж байна. Би яагаад амнаас их сонсдог ойлгосон уу? Бидний нөгөө хэлж байгаа бүтээгдэхүүн маань юу вэ? Гүс энэ маань яа? Гүс энэ маань яа? За энэ дээр ерөнхийдөө багш нь уншигдсан. За энэ дээр ерөнхийдөө багш нь уншигдсан байна. Энэ дээр би нэг шатан мэдээллийг нэмээд за багуудын мэдээлэл энэ дээр давтсан байна. За энэ дээр дэмжлэгийн зорилтыг яг нөгөө 6-гийн бас юу давтсан байгаа замнаас тийм ээ. За 100 г хам бургацаад ишлэг 45. Өөр тэг бүхэд 16 г. Өөх тосны тэг бүхэд 11 г. Нүүрс ус нь 11 бүхэд 18 г. Чихэр 8 бүхэд 13 г байдаг. Сайн мэдээлэл багуудад байсан уу? Байсан. Энэ мэдээлэл байсан. Байгаа. Нэг грамм тийм багуудад нэг бид нар
ихэвчлэн хаанхаар ярьж байна. Гадаад хэлийг яриад байдаг юм тийм ээ. Гадаад хэлийг. Тэгэхээр бид нар үндэстнийхээ бас хэлийг сайн ярих нь зөв хэлж байна. За зайлшгүй хэлж байна. За зайцны онцлог юм. Орчиндөө ахаа мах их хэмжээгээр агуулдаг учраас агуулдаг эдгээр бүтээгдэхүүнүүд нь өөр өөрийн өргөн сайхан амт үнэртэй. Бид нар тэр амт үнэртэй гэж хүмүүс их дурж идэг тийм ээ. За олгоо тийм ээ. Олгоо хийх яг энэ зайцанд яад байх нь орчинд нь ордог. За хадгалах хугацааны явах нь 5-аас 7 юм. За тэргээ нэг аваад чи зайцаа авахтаа юу харсан? Асуудаг заавал харсан тийм үү? Тэгвэл хэд хоног байж болохоор юм бэ? Чиний авсан зүйл 7 хоногийн хугацаатай байв. Яг нь бид хэрэглэж болох тэрнээс хэтэрчүүл яах нь? Хим гэдэг маань юу ах нь? Хүтэн байна уу? Хүтэнчдэг байх нь. Хүтэндэг байх нь тийм ээ. За тэгвэл супермаркет үеийн дэлгүүрүүд дээр дандаа энэ химийн тохирсон юу төлдөг? Хөрөгчөнд төлдөг тийм ээ. За цаашаа. За одоо шинжтэй бас юм байна. Зөөлөн амттай. Хүүхэд настай хүмүүс юу хийх вэ? Яг хүүхэд настай хүмүүс юу хийх вэ? Хүүхэд яагаад заавал хүүхэд настай хүмүүс гэж авч байгаа юм? Наад хүүхэд юм. Яагаад хүүхэд ч нэг шүднүүд нь жоохон шүдгөө одоо жоохон ихээр шүдгөө гэж байна шүү дээ. Хөшөө мас нэг хөшөлтсөн шүднээс жоохон тийм нэг зайцны зөөлхөн болохоор ийм шүдгүүд юм одоо зөөл шүднээс сулраад яг зарим яаж тийм. Өндөр настай хүмүүс шүд над байх болчихсон шүү. Тэгэхээр яг бараг нөгөө ингээ булхаад ирэхэд маш их эзлэгдэж хийгдэж байгаа. За дараа. За гадар өнгийг үл яадаг хатуурч шаад эсвэл халаач хэмгэл үнээр гайхах юм. Шаад. За өнөөдөр бид шахахгүй. Бид нар өнөөдөр яах юм бэ? Нэг юм дөрөлөө? Монголоор. Нэг нэг хатаатай байсан. За тийм ч өнөөдөр бүгдээрээ хамт зөвшөөрсөн зайц хам борцоор хатаатай байсан. За тийм өнөөдөр шаар шүгээд гэсэн гурван хэвдүү хийж явж шүү. За яа. За баг болгоны нөгөө сагсан дотор нэг юм огт байна. Огт байна. Бидний цаасан дээр. За огтод харах. Бүгд дундаа тавиад харах. Юу вэ? Дундаа тавь. Зоо дундаа тавь. Тэр хараа iki гана. За энэ бас танах бий юу?
Нэг автраа бодчихаа. Тачигээ дээр ахтай зөвхөн тавьсан байна. Мод гоё нийт лэс байгаа. Багуудын нь юу аа? Аннасаа компот. За би нөө. За компот. За бодчихоо. За нэг бид одоо юм гэдэг хөнгөн зүйлсээ бий байж олж байгаа юм. Яг тэгэхээр хажуудаа тавьчихлаа. За наасаа. За бошроо. За хоёр хэвээр хамтарсан компьютер хоёр хүмүүс. Тэгээд компьютер багш нь өөрөө яваад байгаа юм. За бидний хичээл хийж байгаа багштай тав хүн компьютер стart тийм ээ. За мэдээж нөө. Их болоо. Их болоо гэдэг хамаарсан зүйл хамтаа уушаад бүгд байж байна. Одоо бид шууд авсан. За багийн нөгөө орцоо очоод гэж наач. Одоо орцоо хатсан шээ. Бид орцоо за яваа. За энэ хооронд одоо хин агчнаа. За одоо хин агчдаг. За нэг сайхан чамсаа өстөө уншаад.
За. Зайцсан газар үгийн яриа жоохон хахруу шат хатаа. Яа гинэ? Яа гадуур тэгээд зайцсан хатаа. Одоо ингэ дөрөв тэмцэх хатаа. Өөрөө таван дээр чууд яах нь ирж хадаа. Гэтэ энийг их сайн бодоод багаараа хийж байгаа учраас бас нэг том тавгаар сонгож жагаад идэж байгаа зайчтай ажиллах шүү дээ, тийм ээ. Тийм учраас том тавгаар хийж байгаа ингэж хадаа баштайгаа хандна. За хадаастаа 30 секунд халаач. 30-аас илүү байхад хит их ингэж том хандсагаа хийж өгөөд ийлээ. Тэгэхээр 30 секунд байхад болно. За энэ баштайгаа ажиллах. За хамтраа. За 30 секунд хадаа. За харъя. Башин яасан бэ? Шарсан байна тийм ээ. Харин энэ тавд юу нөгөө тосикоор шатдаг болсон. Энэ тавдаа шатсан. Сос бас миний би тийм сайн шингэж гомдож шашин шууд нэртэй төсөлтэй. За дараагийн маш гоё хэлбэр өнгөд орсон юм тийм ээ. Адны татны ингэж шатаад ийм багтсан хүний бүр идэх юм дурсан илүү сайн хамттай байсан тийм ээ. За одоо тавхи яах вэ? Одоо үзэндээ халаач байна. Одоо яах вэ? За ихмээ. Ойхмээ байж. Ихмээ багтаа. Түр аасан чи. За золбот. Шүтлэж мод ашигладаг дуушаа үгүй дуушаа бэлтэн. За одоо би нөгөө халаач. Тэгээд танд дөрөв наан шишг юм тэнцүү байна. Хамаар за. Одоо тэрийг бид яа гэж шүдний чихнүү мод ашиглана. Одоо мод ашиглаж байна. За одоо хараа. Мод ашиглаад яаж юм бэ? За би ийм хөнгөж үзүүлээд байна. За хийх үү одоо чимээрээ? За одоо багш хараа. Тэдний дараа. Санахгүй энэ ажлыг цагаат ирүүлээ хараад яг энэ хийх хараад таамаглахад байгаа юм шүү. За байж гараа. Одоо бид нар яаж байгаа вэ? Хөнгөж дуушаа бид хийж байгаа учраас босоод таамаглаж байна.
Маш гоё зүйл юм. Matematik anlayan